Pero me gustaría verme yo en la pantalla también en algún angulito. Испанаар хэлтэл ойлгохгүй. Pero el video arriba se supone que está conectado. We can see your screen share, but maybe doctor you cannot see, yeah? No, I don't see you. Oh, Y no hay que meterse ahí al lado donde están el grupito, donde dice participantes. Me cambiaste la diapositiva. Chuta. Me cambiaste la presentación, Fabi. doctor, while you are Yes. preparing to share your screen, maybe I will talk in Mongolian and introduce you to our doctors who is participating in this webinar today. Okay. You can do Yeah. that. Yeah, okay. No problem. So, yeah, орой минь манайхаа тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Одоо ажлынхаа дараа, ажлын өдрийн дараа цаг заваа гаргаад ингээд бидний энэ вебинарт оролцож байгаад бас их Ella ya талархаж байна. comenzó. За тэгээд багш маань нөгөө компьютераа залгаад презентацийг шеэр хийхээр бэлтэж явах шиг байна. За энэ хугацаанд бол Мариана Ракобада гэж эмч маань одоо ямар хүн юм гэдгийг одоо товчхон танилцуулъя. За энэ хүнийг би Neuromuscular Dentistry одоо fellowship program хийж эхлээд одоо тэр мундаг хүмүүсийн одоо лекцнүүдээс танилцуулгаас хичээлүүдээс бол энэ хүний нэрийг олж авсан байгаа. За энэ хүн болохоороос ерөөс сүүлийн өөрийн амьдралынхаа одоо 50 жилийг яг энэ ерөөсөө эрүүн нүүртэй холбоотой, хүзүүтэй холбоотой. За тэрнээс эрүүний байршил буруугаас болоод хүзүүдээ хийсэн, өөрчлөгдсөн. За тэгээд цаашаагаа доошлоод одоо тулгуур эргэтэн болох нуруу нугаламд өөрчлөлт орж байгаа зүйлсийг хэрхэн яаж бид нар энэ амын дотор өөрчлөлт гарсныг янзалж өгснөөр одоо засаж болох вэ? За тэрийг хэрхэн одоо бусад юмнуудаас ялгаж онцлох вэ гэдгийг одоо судалсан, хийсэн одоо тийм арга барилыг нэвтрүүлсэн ийм мундаг эмч байгаа. За энэ хүн маань болохоор зөвхөн бид нар одоо нейромаскулар эмчилгээгээр болохоор гаднаас нь дотны булчингаар нь буюу булчингийн дундуур явж байгаа мэдрэлийн тусламжтайгаар тэр булчингийн чангарлууд юм уу буруу ажиллаж байгаа байршлыг өөрчлөнгөө эрүүний байршлыг засаад за тэгээ мэдээж шүднийхаа төвшөнд бол бид нар шүднийхаа гажийг засна. Гэтэл хэдийгээр тэгсэн ч гэсэн эрүүгөө зассны дараа би одоо өөрийнхөө эрүүг зассан байгаа. Тэгэхээр олон жилийн туршид далийсан хүзүүгийн маань яаж хэрхэн засах юм? Нэгэнд тэр эрүү засагдсан байхад хүзүүнийхэн далийг нь бас засаж янзалж өгөхөд буцаал эрүү далийг ч юм уу эсвэл одоо тэр хошгуу зуулт нь зөв доктортой болж чадахгүй юм бол бас тэр нь буцаад ингээ өөрчлөлт орох. Яагаад гэвэл төв мэдрэлийн систем болон одоо бидний тархинаас бол яг бүх юм тэнцвэртэй явсны дагуу тэр юм хэвэн явагддаг юм байна. Ямарваа нэгэн алдаатай, ямарваа нэгэн өөрчлөлттэй байх юм тэр болгон одоо зохицуулах гэж байнгын одоо тийм зохицуулга хийх, булчингийн таталтууд, булчингийн өөрчлөлтүүд тэгээд тэрнээс одоо үүдээд одоо тулгуурыг болох ясны түвшинд өөрчлөлт орж болд юм байна л да. Тэгэхээр энийг бид нар Ракобада эмчээс одоо энэ талын мэдээллийг авснаар үнэхээр гоё одоо хэрэгцээтэй юмыг сурч авах гээд байгаа. За мэдээж хэрэг ганцхан одоо өнөөдрийн вебинараар бид нар бол энийг гүйцэж хийж чадахгүй. Тийм учраас бид нар цааш багштай ярьж байгаад бол янз бүрийн сургалтууд хийхэд төлөвлөсөн байгаа байна. За тэгээд багшийн маань юм болж өгөх юм л та.
Энэ хугацаанд манайхнаас асуух зүйл байна. Одоо бид нар neuromuscular dentistry гэдэг ямиг бол дэлхийн нийтэд түгээж байгаа. Яг энэ зөв эмчилгээг хийж олон нийтэд таниулж байгаа эмнэлгийн ажилтнуудад ялангуяа нүүр ам судлалын салбарт ажиллаж байгаа эмчнэр хүргэж байгаа нэг томоохон байгууллага бол ICMA International гэж байдаг байгаа. За ICMA International нь болохоор юу нөгөө эрүү тулгуурыг үзүү те бүх юмнуудыг хариуцсан International College of Craniomandibular Orthopedics гэдэг анхны одоо Jenkinson гэдэг энэ мундаг эмч энийг үүсгэн байгуулад хүмүүсийг яг булчин ширхүүсийн дагуу ингэж эмчлэх үйлчлэг хийж исэн одоо тийм томоохон салбар байгаамаа. За тэгээд энэ ICMA International-ийн хүрээнд бол эдгээр сургалтуудыг дэлхийн нийтээр явуулдаг. За fellowship програм байдаг, mastership програм байдаг, ингээд байдаг. Тэр нь бид нар суралцсанараа дэлхийн нийтэд 98 гаруй хувь нь бол ерөнхийдөө тааварсан байдлаар бол одоогийн байдлаар бол тэр шүд эмийн үгний системийн гажигтай байгаа тийм тенденцтэй байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр үнэхээр одоо энэ талын эмчилгээ үйлчилгээний зах зээл бол хязгааргүй юм байх гэдэг юм байна. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө эмчилгээ үйлчилгээндээ практиктаа энэ талын онцлогоо эмчилгээг нэвтрүүлж өгснөөр бол маш олон хүмүүс туслах гээд байгаамаа. За манай дээр бол энэ хугацаанд хэдүүлээ хүлээж авахтаа гурван мэдрэлийн өвдөлтөй хүмүүс гурван мэдрэлээ тайруулсан гурван мэдрэлийн өвдөлтөөс нь одоо хичнээн тариа хийлгээд хичнээн янз бүрийн хийлгээд хичнээн шаарлага хийлгээд зүгээр болохгүй хүмүүс ингээд бас 5-6 жилийн туршид байнгын их өндөр доостойгоор им ууж өвчнгөө намдаадаг байсан хүмүүс хүртэл одоо яг энэ орцоодыг аппарат зэмсгүүдийг зүүгээд ерөөсөө 7 хоногийн дараа л би тэр имнүүдээсээ багсгаж ирсэн имийн уух шаардлагагүй болсон гэж хүртэл ийм гоё юмнууд гарч ирж байгаа. Тэгэхээр бидэрт яг шинэ эрен үе дээр иймэрхүү эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх ийм боломж гарч ирж байгаад бас эмч хүний хувьд маш их баяртай байгаа. За энэ юу нь яагаад болохгүй юм л да тийм. За тиймэрхүү юм байна. Тэгээд манай дээр нөгөө Raj Rao гэдэг эмч ирсэн. Одоо ICMA Индиагийн ерөнхийлөгч ирээд бидэрт 2 удаагийн одоо сургалтыг заасан. Энд манай 20 гаруй монгол эмчнэр маань суралцаж бас энэ талын эмчилгээ үйлчлэгийг өөрсдийнхөө практикт хэрэгжүүлж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд яг л өөрөөсөө эхлэхэд л өөрийн хажуугийн хайртай дотны хүмүүс үр хүүхэд ах トゥ амрагсаатай ээж аав маань хүртэл одоо энэ тулгуур эрхтний өөрчлөлтөд нуруу нугалманд өвддөг. За ингээд хөөгөл яваад байсан чинь шүдний игнэний өөрчлөлтөд эрүүний байршил нь өөрчлөлтөд тэрнээсээ үүдээд хүзүүний байршил өөрчлөлтөд эдгээс улбалаад магадгүй тэр нөгөө өвдгөн өвдөд байгаа өвдгөний үе солиулах шаардлагатай болж байгаа. Таад нуруу нугалмын суудлын мэдрэлийн өөрчлөлтөө болсон эдгээр хүртэл нөлөөлөд явж идэм байна. Тэгэхээр ер нь олон улсын тийм хурал цуглаанд ингээд уулзаад сургалтанд сууж хагаад хамгийн түрүүнд ерөөсөө энэ эрүүг л засч өгөх хэрэгтэй. За эрүүг засаад тэгээ хүзүү байх хэрэгтэй. Хэрвээ доороосоо гэмтлээсээ ч юм уу эсвэл одоо буруу гутал өмс ямар ч шалтгаан бийж болно шүү дээ. Тэрнээсээ доороосоо ихэлсэн тулгуур эрхтэнгийн өөрчлөлт байх юм бол тэрийг бас бид нар уулзуулаад дээр доороос нь ингэж уулзуулаад эмчилгээг хийх шаардлагатай гэдгийг бол хэлдгийм бэ нэлээ. Тэгэхээр бидний мэрэгжил бол үнэхээр гайхалтай. Яг нүүр ам судлалын эмчнэр маань яг энэ эрүүний үе, эрүү шүдний гажиг, эрүү маань галын суурьтайгаа болон хүзүүтэй хэрхэн яаж холбогдож байгаа зэргийг одоо оншилж мэдэх тийм гоё одоо анатом, физиолог бүх тэр суурийг мэдээд сурчсан, суурь судалгааны сургалтууд авчихсан ийм боломжтой эмчнэр байгаа даахгүй. Тийм тэрэнд нь бол энэ чинь бас баярлаад явж байна. За одоо та бүхэнд дуулах юм бол энэ Токио хотод бид нэр 15-нд 16-нд 7-8-нд бол яг ICMA International-ийн конференц болгож байгаа. За тэр конференц дээр дэлхийн одоо томоохон Латин Америк, Хойд Америк, за Европ, Япон, Аз энэтхэг гэдэг энэ олон одоо твүүдийн ICMA-гийн салбаруудын одоо мундагчууд одоо очиж бидэрт уран цуглаж өөр өөрсдийнхээ мэдлэг, өөр өөрсдийнхээ туршлагаасаа хуваалцаж, өөр өөрсдийнхээ хийсэн судалгаануудыг бидэрт таниулахаар ийм гоё конференц болдог байгаа. Тэгэхээр 2 жил тутамдаа нэг болдог энэ конференцэд одоо бас манай монгол эмчнээс бас оролцож байгаад би бас баяртай байгаа. Тэгээд тэр чинь бид нар дахиад богц дүүрэн гоё мэдлэг бас нэг оюун ухаандаа өөрчлөлт оруулах тийм мэдлгүүдийг олж авч ирж чадах байхаа гэж найдаж байна. Oh, Dr. Akobada, we can see you.
Hello. You are unmuted. Oh, yeah. Yes. ¿Y qué es lo que hago? ¿Compartir ahora? ¿Qué tienes que hacer? ¿Compartir la pantalla? Өглөө эрт байгаа энэ ч. Бид нар яг 12 цагийн зайтай юм бэл. Y tu presentación está ¿Qué en... es eso? Entonces ahora pon compartir. Ahí. Oh, yeah. Can you hear me now? Yeah, we can hear you, see you, and see your screen share too. Wonderful. Can you see that? Yes. Oye, Fabi, ¿ves tú la flechita? ¿Qué quiere? ¿Se ve la flechita? Ya. Entonces me meto nomás a la presentación. Okay, good morning. Good morning, Dr. Kawada. Thank you. We are so delighted to see you. Thank you very much. I'm very pleased to be able to communicate with you and have this first opportunity to share some of this information. Yes. Okay, let me give you a little introduction. Can you see my screen? Yes, we can see. Okay. Do you want me to speak regularly or very slowly? Regularly is okay. I'll try my best to translate faster. Or манайхан орчуулах хэрэгтэй юу? Do we need translation? Манай Монгол эмчнэр? Okay. Yeah, we well, will good see morning. if they need a translation. Maybe I will just quickly translate some difficult parts. Maybe it will be easy for them. Yeah, I'll just speak very slowly and try to go very simple. Okay? Yes. Yes. Thank you. Okay, well, thank you for inviting me to share this information relative to head, neck, facial pain, and also the progression into temporomandibular joint disorders. За та бүхэнд намайг урьж оролцож байгаад баярлалаа. Бидний толгой хүзүү тэгээд нөгөө нэг эрүүний үеийн өвдөлттэй холбоотой сэдвийг ингээд ярих гэж байна. We're working with an area where the cranium is our common bone of international professional relationship. За таад маань ингэж төсөөлөөр ингэ энэ миний гавлын яс байгаа шүү дээ. Гавлын яс маань бол их олон улсын олон талын эргэтэн системүүд нэгдсэн тийм олон улсын одоо холбоо сүлбээ болж байгаа ийм яс гэж үздэг байгаа. The most important thing is to be able to understand which is the position of the head in space and in relationship to the rest of the body. За тэгэхээр энэ одоо энэ орчинд байгаа бидний яг энэ гавлын суур энэ бүх юм маань энэ агаар энэ орчинд хэрхэн яаж ямар харьцаа холбоотойгоор хоорондоо үүссэн байгаа. За тэгээд бидний биеийн тулгуур эрхтэнтэй яаж харьцаж байгааг ойлгох нь маш чухал байдаг. What we have to understand is that the cranium is sitting on top of the upper cervical spine. Тэгээд дээдлийн нугалмуудын одоо тулгуур эрхтний нугалмын хамгийн дээдлийн хэсэг дээр сууж байдаг гэж ойлгох хэрэгтэй. Over the first 3 cervical vertebrae. Эхний одоо хүзүүний 3 нугалмын дээр occipitас суудаг байгаа гавлын суур. The first cervical vertebra atlas. За эхний хүзүүний нугалан бол атлас байгаа. Which is a bony ring.
За энэ болохоор ясны ийм юутай колцоотой байдаг. Одоо колцоо гэж юу хэлээд байна? Sitting on top of this atypical vertebra axis. За axis бол бусад нугалмуудаас өрмөц өөр байгаа. За axis нь болохоор илүү дээшээ юм гоцоосон хэсэг дээрээ саяны атлас маань ийм ринг гэдэг одоо бүгж маягаар ингэж сууж өгдөг байгаа. Between the occiput, atlas and axis, 50% of the normal functional movements of the head takes place. Тэгэхээр атлас axis нь толгойн хөдөлгөөний хэвийн хөдөлгөөний 50% эзэж байдаг. Хөдөлгөөнийг хийж өгдөг. So the cranium is our bony component that relates 50% of the function as a craniofacial or craniomandibular alignment. За тэгээ гавлын яс маань болохоор бидний нүүрний эрүүний бусад одоо хөдөлгөөнүүдийн 50%-ийг үйл зүг нь хийж байдаг тийм чухал одоо ясны бүтц байгаа. Where 50% of the function correlates with the 50% posterior. So the position of the head is how the cranium relates to the upper cervical spine. За түрүүн багш хэлсэн одоо энэ гавлын урдлын хэсэг нь болохоор ийм юм байна. Гавл маань болохоос түрүүний нүүр болон эрүүний 50%-ийг яадаг бол үйл зүг хариуцдаг бол бас 50% нь ардлын одоо тэр нөгөө тулгуур эрхтэнтэй хэрхэн яаж харьцаж байгааг бас шийдэж үйл зүгийг шийдэж идэг тийм чухал хэрэгтэй юм байна л да. Одоо тэнцвэрт байдлыг хангаж идэг. So we have a 50% anterior combining the function with a 50% posterior. За тэгэхээр уртлын хэсгийн 50% үйл зүг, ардлын хэсгийн 50% үйл зүгтэй нийлүүлж And ингэж it's a холбож өгдөг. bidirectional correlation. Энэ хоёр хоорондоо уялдаа холбоотой урагшаа хойшоо хоорондоо уялдаа холбоотой ажилладаг хэсэг байгаа. What happens in the front also happens and affects what's happening in the back. Тэгэхээр уртлын хэсэгт юу болж байгаа, нүүрний уртлын хэсэгт юу болж байгаа, ардлын хэсэгтээ нөлөөлнө. Арын дагцны хэсэгт болж байгаа үйл зүйл нь уртлын хэсэгтээ бас нөлөөлдөг. Энэ хоорондоо уялдаа холбоотой байдаг юм байна. So it will always be a 50-50% combination. За тэгэхээр энэ бол байнга бидний физиологи дээр бол уртлын 50%, ардлын 50% хоорондоо дандаа уялдаа холбоотой нэг нэгэндээ нөлөөлж ажиллаж байдаг. So we're looking for a congruent craniovertebral relation for craniofacial symmetry. За бид нар одоо энэ тулгуур эрхтний бүтцийн гавлын болон вертебра буюу нугалмуудтай хэрхэн яаж харьцаж байгааг ингэж заавал авч үзэж явах ёстой. So the cranium За энэ гавлын суурь маань, гавл маань is held together by a large amount of connective tissue, ligaments. Маш их олон маш их олон холбоо сэдвүүдээр лигаментуудаар бол гавлын суурь маань бусад нөгөө нэг хүзүүнийхээ нугалмуудтай бол холбоотой байдаг, мөн капсултай холбоотой байдаг. Капсулаар холбоотой. So the cranium is related according to a skeletal midline that is determined by a ligament, which is called the cruciate ligament. За энэ болохоос дээшээ яг гавлын суурь маань яг босоо чиглэлийн вертикал чиглэлээр холбоо сэдээр холбогдсон байдаг. That was the name of the vertical one, the vertical ligament. Cruciate ligament. The cruciate ligament as a cross. Гэдэг холбоос юм байна. So the cranium is vertically related to the upper cervical spine, vertically, and also horizontal. Okay. За гавлын суурь маань яг энэ хийж байгаа нь ингээд юу юм бэ? Крест чи юу гэдэг вэ?
загалмай хэлбэрийн ийм лигаментэд босоо чиглэлээр нь яг босоо чиглэлийн хөдөлгөөн нь ихтэй чиглэл нь яг хоризонтал ийм холбоосоор ингэж холбогдсны тэрнээс их хамаарч байдаг гинэ. So everything related to symmetry of the face, the cranium, is a cruciate relationship. Vertical, horizontal. За одоо энэ яг загалмай шиг юм уу? Horizontal. So Okay. everything is based on the cruciate ligament. За энэ крушет гэдэг холбоос лигамент нь бол лигаментээс бидний нүүрний тэгш хэм. За толгой үзүү хоорондоо яг тэгшхэмтэй байх уу, тэнцвэртэй байх уу гэдэг нь энэ одоо холбоос эдээс хамааралтай байдаг юм аа. So you can see that we have the cruciate ligament and the bisection of the vertical and the horizontal is this diagonal ligament that is called the alar ligament. Alar of wings. Окей. За тэгэхээр яг энэ крушет лигаментийн цаагуур нь болохоор яг ийм эйлер гэдэг ийм нисгэж байгаа юм шиг ийм далавч хэлбэрийн ийм лигамент бас холбоос байдаг юм байна. That connects the odontoid process of axis to the condyles of occiput. За энэ alar ligament нь болохоос нөгөө axis буюу 2-р C2 байгаа шүү дээ. C2-ын тэр толгойн хэсгээс дээдлийн cranial гавлын суурь руу ингэж холбогдож байдаг юм байна. Байршдаг. That supports the head or the cranium in an horizontal position. Энэ лигамент нь cranial base-ийг яг horizontal хэвтэй чиглэлд нь яг тэнцвэртэй барьж үүрэгтэй байдаг. So the position of the cranium is dependent on the alar ligaments. Тэгэхээр гавлын суурь буюу гавл маань одоо яг тийм гавлын байршил нь бол энэ хоёр лигаментээс хамааралтай байдаг. So the vertical fibers of the cruciate ligaments determines the skeletal midline of the cranium and the face. За тэгэхээр нөгөө cruciate ligament маань болохоор бидний гавлын суурь буюу гавлын нүүрний одоо тэгш химийг яг барьж яадаг тулгуур эртний тэгш химийг барих зорилттой байдаг. So determines the skeletal midline of the maxilla and the mandible. Тэгэхээр хоншоор болон эрүүний яг midline-ыг яг тэгш хэмтэй байх уу үгүй юу шийдэж байдаг юм байна. Зохицуулдаг. And the horizontal position is determined by the transverse ligament, horizontal. За энэний хэвтэй чиглэлийн лигаментийн хэсэг нь холбооц эд нь болохоор бидний хэвтэй чиглэлээр нүүр тэгш хэм ямар байх вэ гэдгийг одоо хоншоор ирүүний харьцааг зохицуулж яхад нөлөөлдөг юм байна. So the cruciate ligament determines the horizontal position of the first cervical vertebra, atlas. За энэ лигамент нь болохоор нэгдүгээр хүзүүний нугалмын тэгш хэмийг одоо тэнцвэрт байдлыг зохицуулдаг. So the symmetrical position of the head, the symmetry of the head and the face is dependent on this cruciate ligament alignment. Тэгэхээр нүүрний тэгш хэмний байдал нь энэ cruciate гэдэг лигамент холбоосоос шууд хамааралтай байдаг юм байна. Held by the alar ligament. Мөн энэ alar ligament хэрхэн байршиж байгаа, яаж ажиллаж байгаас бас хамаардаг. So this picture that you see here determines the centric relation of the craniovertebral joints. За тэгэхээр энэ яг энэ шугам байгаа ч те босоо хэвтэй тэгээд энэ диагонал хэлбэртэй энэ лигамент холбоосуудын зураглалыг харах юм бол энэ бидний одоо нөгөө тэнцвэрт байдал нүүрний тэгш юм энэ болгоныг одоо зохицуулж яадаг чухал хэсэг байгаа даа. So this gives us
a congruent craniovertebral centric relation as a stable position. Тэгэхээр бидний тулгуур эрт нүүр хоншоор ирүүний одоо centric relation төвийн одоо харьцаа тэр нь болохоор crania vertebral гэдэг нь болохоор гавал бусад нуруу нугламтайгаа хүзүүний нугламтайгаа төвийн харьцаа тогтвортой байхыг нөлөөлдөг. So when we look at the alignment of these structures, за энэ бүтцийн тэгш хэмийг ингээ хэдүүлээ хэрхэн байрж байгааг харах юм бол it gives us the concept of symmetries and proportions of the craniofacial region. Тэгэхээр бид Symmetries and гавал proportions. нүүрний хэсгийн гавал нүүрний хэсгийн тэгш хэм тэгээ пропорц шүү дээ те одоо дээд доод дунд 3-1-ийн хоорондоо хэрхэн зөв харьцаатай нь үгүйг шийдэхэд нөлөөлж байдаг. And what you're looking at here, frontal, anterior, and posterior, is cranio-cervical centric relation. За энэ бид нар урдаас нь харсан, артлаас нь харсан одоо энэ гавлын суур нүүрний юуны vertebral хүзүүний нугламны одоо тэгш хэмийг хэрхэн яаж байрж байгааг бол хар симметрич тэгш хэмтэй нэ үгүй юу үзэж болно энэ зургаас. If we look at it now on an image За энэ зурган дээр as an хэвлээ харъя. anterior posterior mouth open image, За энэ амаа ангаацсан артлаас нь болон урдлаас нь авсан зургийг хэвлээ харъя. mouth open, Axis you can visualize the craniovertebral joints supporting the position of the head. За энэ толгойн толгойг дэмжсэн энэ байдалтай харагдаж байгааг харж байна. So when we look at the skeletal midline, За бидний гавлын яг тэгш хэмийг ясан голын шугамыг харах юм бол passes right through the center of the odontoid process of C2 vertebra. C2 буюу axis шүдүүний нугламын яг голоор нь энэ одонтод тэр дээдлийн сэртэнгийнхэн дагуу яг босоогоороо чигээрэг зурагдж байгааг харж байна. That is the same skeletal midline of the maxilla and the mandible. За тэгээ хоншоо болон эрүүний яг голын шугамтай энэ axis-ийн төгөр одоо босоо нөгөө сэртэн давхцаж байгааг та бүхэн харж байна. So when the craniovertebral joints are in centric relation, you will have craniomandibular centric relation. За тэгэхээр гавлын болон вертебрал гэдэг нугламуудын нугламын одоо төвийн шугам нь яг нэг чигт байх юм бол энэ зураас харагдах ёстой хоншоороор болон дамжаад зэний axis-ийн яг голоор яваад mandible яг энэ голоор явах ёстой. So the symmetries and proportions of the craniomandibular system are dependent on craniovertebral centric relation. За тэгэхээр саяны нөгөө нэг craniovertebral гэмээр гавлын суурь болон хүзүүний хоорондын тэгш хэм нь бидний нүүрний баруун зүүн талын тэгш хэм нь яг хамаарч байдаг. Тэгш хэмтэй байх That уу? determines skeletal midline, гавлын бидний яг голын шугам нь gives the horizontal position of the transverse occlusal plane. За хошгуун одоо хөндлөн гадарх хавтгаагийн хэвтэй чиглэлийн энэ шугам нь бас ингэж зурагдана. Түрүүний нөгөө Determines the horizontal position of the first cervical vertebra atlas. За атласын яг суурьныхын зураасны горизонтал хэвтэй чиглэлийн зураасаар тодорхойлогдох ёстой гинэ. That supports the cranium and the maxilla horizontal. За энэ атласын яг доотлын тэр хэвтэй чиглэлийн энэ зураас нь хоншоор болон гавлын суурийг хооронд нь
доктортой тэнцвэртэй байлгахад нөлөөлж өгдөг гинэ. So looking at this process, you can see that the position of the cranium is absolutely dependent on craniovertebral centric relation. За яг энэ арын зургаас нь хэдүүлээ харж штэ тий. Тэгэнгүүт яг энэ нөгөө гавлын суурь хүзүүний энэ яг хэвтэй чиглэлийн байршлын зүг дали байх уу тэгш байх уу гэдгийг нь яалтчгүй энэ нөгөө хүзүүний энэ аксисын атласны хэсгээс хамааралтай байгаа. So facial symmetry is dependent on craniovertebral joint alignment. Нүүрний баруун зүүн талын тэг шим нь болохоос craniovertebral голын босоо чиглэлийн шугамнаас хамааралтай байна. And allows us to have a 50% and a 50% symmetrical proportion. Тэгэхээр нүүрний хоёр талыг яг 50-50%-аар тэг хэмтэй байхад нөлөөлж өгч идэг. In all three planes of space, it's a three-dimensional condition. Тэгээд 3D орчинд одоо энэ маань яг 50-50%-аар тэг шимтэй байхыг зохицуул шийдэж байдаг юм байна. So when we look at the normal alignment anatomically, you can see that alignment-ийг харах юм бол that is based on central sensitization, airway, and craniomandibular physiology of the mouth. За энэ зүсгэн дээр болохоор яг гавлын яг голоор нь ингэж зүслийг хэдүүлээ харж байна. За энэ хэсэгт болохоор яг гавлын хэсэг, за амьсгалын хэсэг airway байна тий. За тэгээ хоншоор ирүүний mouth буюу амны хэсэг ингэж ийм гурван хэсгийг харж байна хэдүүлээ. But has to be balanced. За энэ бол ийм тэнцвэртэй байх ёстой аль аль талдаа. In an anterior, posterior, lateral, and axial observation. За ингээд хажуу талаас axial тэгээд арын ардлын урдлын хэсгүүдээрээсээ ингээ харахад бүгдээрээ 50-50% тэгшинтэй байх ёстой. Тэнцүү гэх юм. Everything dependent on a skeletal midline. Энэ skeleton гавлын голын одоо шугамнаас хамааралтай байна. That is going to be the same for the craniovertebral and the craniomandibular system. Тэгээ гавлын болон одоо нугалмын систем энэ аль аль системд нь энэ чухал нөлөөтэй байдаг. With three very important conditions: central sensitization, airway, and physiology of the mouth. За тэгэхээр гурван чухал хоорондоо уялдаа холбоотой зүг байх ёстой зүйл байдаг гинэ. Энэ нь болохоор тархины central sensitization. What does it mean, sensitization? Central sensitization. How the brain receives the information, maybe of occlusal contacts, for a reaction of every contact. I see. За энэ их чухал юм биш үү? Одоо бид нар ингээд шүд хүрэлцэх тоолгонд тэр мэдээллийг тархи руу аваачиж өгчээдэг тэр central sensitization гэдэг нь хэр хоорондоо яг зөв ингэж мэдээлэл дамжигдж байгаа юм бэ гэдэг юм байна. За түрүүн тэгээ airway амьсгалын зам тэгээд одоо амны хэсэг буюу хоншоор ирээний хөгжил бас энэ гурван юм хоорондоо маш чухал уялдаа холбоотой байх хэрэгтэй гэдэг юм байна. Yes. So we have to understand that every time your teeth come together, in maximum intercuspation, 40 nerve roots are sending information to the central nervous system. За төв мэдрэлийн систем рүү бидний шүднүүд хамгийн их хоршихуй цэгүүд дээр хоршсон үед 40 мэдрэлийн төгсгөл үндэс суурнаас тархи руу төв мэдрэлийн систем рүү мэдээллийг дамжуулж идэг юм байна.
So it's the head that is trying to adapt to your new occlusal contact. За тэгэхээр таны одоо өөрийн чинь шүдний хоршгуу зуул буруу ахмал тэр шин юмд тохируулахын тулд тэр sensitization одоо явагдчихэд юм байна. Хазалт үүсэх тоолгон дээр тэр That's мэдээлэл why тэнх рүү очиж it's гэдэг so учраас. important Тийм учраас энэ маш чухал байгаа. So that is why it's important to determine the skeletal midline За to determine энэ төвийн шугам it's a central sensitization component. Төвийн одоо юуны шугам нь sensitization, төвийн sensitization маш их нөлөөтэй. So any change of whatever happens to the position of the head on top of the upper cervical spine will change basically the horizontal position of the maxilla and the mandible. Тэгэхээр толгойн хэсэг яг нөгөө хүзүүний яг хэвтэй чиглэлийн яг тэр шугамн дээр хэр их өөрчлөгдснөөс хамаарат бусад шугамуд нь бас өөрчлөгдөж идэг юм байна. Which will determine the horizontal position of the fossa of the temporal bone. Энэ чамаргаан булчингийн биш чамаргаан хонхрын ясны хонхрын эсгийг бас ямар байхыг шийдэж явчихсан юм байна. Энэ өөрчлөлт маань. So once you determine the position of the fossa of the temporal bone, you can start thinking, where does the condyle belong of the mandible? Тэгэхээр чамаргаан ясны хонхор гэдэг нь ямар байгаас хамаарат бид нэр одоо нөгөө нэг ирүүний үений байршил яаж өөрчлөгдөхийг бас нөлөөлөд авч үзэх хэрэгтэй болдог. Then you can determine the position of the mandible with the disc or without the disc interposed. Тэгэхээр түрүүний нөгөө хонхор дээр маань бидний ирүүний үе сууж байгаа. Тэгмүүд тэр ирүүний үе нь тэр мөгөөртэй нөгөө юутай лигамент нь дунд нь байна уу байхгүй нь гэдгээ барьчлаас бас хамааран явцдаг. So when we look at the system in any of the three planes of space, за 3D одоо байршил байж байгаа бидний гавл энэ бүхний байршлыг ойлгож харах юм бол so once you have determined craniovertebral symmetries and proportions, за тэгээд тэгшхэн болон пропорцийг энэ гавл нугалам нурууны одоо хоорондын харьцааг пропорц симметричнестийг харах юм бол тэгшхэмийг харах юм бол under this 50%, you can start determining where does your maxilla and mandible belong. Тэгээд 50-50%-аар одоо хоншоор болон ирүү яаж хамаарч байгааг бол бас харах хэрэгтэй байдаг. So it's going to be a three-dimensional observation. За 3D-гээр бид нар одоо оншилж үзлэгээ хийх ёстой байдаг. Ажиглах ёстой. So with the anterior posterior view, mouth open image. Урд ардаас шууд ингэж аваад амаа ангаалгасан байдлаар авсан зурган дээрээс харахад you can see the odontoid process of C2. За 2-дугаар хүзүүний нугалмын одоо дээшээ босоо нөгөө юу сэртэн align with the spinous process of C2. Spinal нугалмынхаа C2-ийнхаа нугалмынхаа энэ юутай шугамтай aligning. So you can see that the spinous process is going to be aligned okay. with the odontoid process. Okay. За тэр нөгөө нэг дээшээ юу байгаа сэртэн байгаас тэр маань болохоорс хойдолтой байгаа тэр юуныхаа лайнтайгаа яг давхцаж байдаг юм байна.
Yes. So on Багш зааж the ингээд. image, the top of the odontoid process and the spinous process should be aligned. And it's the same line of the center of the maxilla, skeletal midline of the maxilla, top of the odontoid process, spinous process, and the center of the maxilla. It's just one skeletal midline. Тэгэхээр хоншорын голын шугам, за юуны аксисын дээшээ боссон сэртэн, за доошоо харсан нурууны хойшоогоо байдаг тэр шугам, за тэгээд эрүүний голын шугам бүгдээрээ нэг шугам байх хэрэгтэй байна. Одоо багш зааж So энэ модель дээр. determine now the ability of the first cervical vertebra to Нэгдүгээр sit on одоо top of C2 зүүнний нуглан that will determine the horizontal position of the cranium. энэ хэрхэн сууж байгаас одоо юуны гавлын хэвтэй чиглэлийн байршил ямар байхыг тодорхойлж өгдөг. So we determine the skeletal midline that passes through the maxilla, the center of C2, and the mandible with proportional spaces between atlas and the odontoid process. За тэгэхээр атлас буюу C1 байгаа тий C1-ы одоо сэртэн ингэж орж байгаа шүү дээ тий. Энэ одоо дээшээ байгаа аксисын сэртэнгийн хоорондын энэ багшийн зурсан шугамны хооронд тэр хоёр хоорондоо хэр тэнцвэртэй байгаагаас ингэж хамаарж байгаа шүү дээ. Энэ хоёр тэнцвэр хоёр талдаа ижил байх хэрэгтэй. Зайн. That determines the horizontal position of atlas. Тэр ингэж хэр тэнцвэртэй ижил тэгшинтэй байгаагаас хамаарат яг атласын нэгдүгээр нугалмын хэвтэй чиглэл нь ийм байх уу шийддэг юм байна. So this cross relationship between C2 skeletal midline and atlas horizontal determines the horizontal position of the mandible. За тэгэхээр юу вэ? Одоо нөгөө нэг хоёрдугаар нугалан байгаа шүү дээ. Хүзүүний нугалмын босоо чиглэлийн энэ шугам. Тэгээ атлас буюу нэгдүгээр шугам нугаламны энэ хоёр шугам нь болохоороос determine which position? Horizontal position. Тийм яг Horizontal хэвтэй position of чиглэлийн atlas and the horizontal position of the mandible transverse occlusal plane. Окей. Тийм тэгэхээр атлас буюу нэгдүгээр нугалмын хэвтэй чиглэлийг шийднэ. Мөн бас эрүүний мандиблийн одоо хэвтэй чиглэлийн хоршгуун хавтгааг хэр тэнцвэртэй байхыг хоризонталыг ямар байхыг шийдэж өгдөг гинэ. So now we can see that the mandible can function on an horizontal maxilla transverse occlusal plane. За тэгэхээр сая нөгөө эрүүгийн маань хаана байхыг эрүүний хазалтын шугамыг хаана байхыг шийднэ гэсэн шүү дээ. Тэгэхээр эрүү маань яаж байршснаас максилла буюу хоншорын хазалтын хавтгай яаж байхыг шийдчихдэг гинэ. So everything is a cruciate system. За энэ болгон бол яг ингээд нэмэх тэмдэг шиг ийм крушэд хэлбэртэйгээр ингэж бид нар хамаарж явж идэг юм гэж. Яг 90 градусаар ингээл босоо хэвтэй тэнхлэгүүд зүслэгээр зүслийн дээр хий. So this is our main relationship between the craniomandibular and the craniovertebral system. Тэгэхээр энэ бол бидний яг гавал эрүүтэй гавал нуруу нугаламтай хэрхэн яаж харьцах одоо яг зөв байршлын одоо юм гинэ систем гинэ. Ийм байж одоо бид нар зөв байх ёстой. So this is a bidirectional system. What happens in the front will affect the back, and whatever happens in the back will affect the front. Тэгэхээр бидний уртлын хэсэг буюу шүд дэрүү нүрийн энэ хэсэгт юу болно тэр нь бидний хүзүү нурууны нугаламд нөлөөж идэг бас хүзүү нурууны нугалам дээр болсон өөрчлөлт нь бидний уртлын хэсэгт бас нөлөөлж идэг юм гэж. So the craniovertebral centric relation
determines the horizontal position of the cranium. Crania vertebral. За тэгэхээр гавлаг тэгээд хүзүүтэй нугламтай хэр харьцаж байгаа тэр нь хэр шугам зүг байгааг нь болохоор бидний position of the cranium. The position of the cranium. За гавл нь хаана байхыг тийм энэтэй хэрхэн харьцаж байхыг одоо шийднэ. Зарим үгийг мартчихад юу гэж хэллээ. So that position determines the position of the right and left fossa of the temporal bone. Тэгэхээр нөгөө чамархан ясны хонхор хэсгийн баруун зүүн талын хонхор хэсэг хаана байхыг тэр байршлан шийддэг гэсэн үг. So when we look at this, the most important element to determine the horizontal position of the cranium is the vertebra axis, which is the second cervical vertebra. This is the vertebra that supports the cranium in an horizontal position. За хүзүүний хоёрдугаар нуглан буюу аксис маань бидний гавлын буюу толгой яг хэвтэй чиглэлдээ ийм байх уу шийддэг хамгийн чухал одоо нуглан юм байна. So the horizontal position of the cranium, the horizontal position of the maxilla, and the horizontal position of the mandible is dependent on the skeletal midline and the cruciate position of C2. Тэгэхээр ингэж гавлын суур, хоншоор, ирүүний байршил нь хэвтэй чиглэлийн байршил нь атлас буюу аксис буюу хоёрдугаар нугламны одоо энэ босоод чиглэлийн crania vertebral буюу гавл болон хүзүү нуруу нугламны тэгш зураас хэвтэй чиглэлийн аксисын энэ юуг хэвтэй horizontal line энэ хэр яг зүг байгаагаас хамаарч тэр нөгөө гурван хэсгийг чинь тэгш юм одоо нөлөөлдөг юм байна пропорцид байна. So if we look at it in an image anterior posterior, энэ ард урдаас нурдлаас ингэж авсан энэ зургийг харах юм бол the first thing you determine is the skeletal midline that is dependent on the position of C2. Голын шугам нь одоо C2-ийн яг голоор ингэж явж явах хэвээр. So you can see the image and the horizontal position of the maxilla is dependent on C2. C2 яаж байж байгаагаас maxilla хоншорын яг хэвтэй чиглэл нь хамаарна. Ийм байх юм бол ийм байх гэдэг шүү дээ. That determines the horizontal position of atlas and the horizontal position of the transverse occlusal plane of the mandible. Мөн энэ маань болохоор энэ голын шугам нь энэ аксисын хэлгийг голын одоо midline-аар явж гинэ гэдгийг хамаарат атласын хэвтэй чиглэл, maxilla буюу хоншорын хэвтэй чиглэл, мөн ирүүний одоо араа шүдний occlusal plane буюу хазах холшгун одоо хэвтэй чиглэл нь ямар байхыг шийдэж өгдөг юм байна. If you look at this image now, skeletal midline, horizontal position of the maxilla, хоншорын хэвтэй чиглэл, атласын хэвтэй чиглэл, mandible occlusal plane хэвтэй чиглэлийг яг ийм тэгш гоё 90 градусаар байх ёстой юм харьцаана. And you look at this image here. За эндээс хэдүүлээ харах юм бол you can see the odontoid process. За энэ аксисийн нөгөө юу дэш эсэрт нь байна. But also calls your attention that your transverse occlusal plane of the mandible is canted, inclined, high on the right, low on the left. За тэнгууд та бүх харж байна.
хошигхон хавтгай биш. Тэг энэ хавтгайг хэрэгтэй чиглэн баруун талдаа өндөр, зүүн талдаа илүү доошогоо байгаа нь харагдаж байна. So you have a canted occlusal plane Хошигхон хавтгай маань ингээд canted буюу далисан байна, хазаасан. that is a canted occlusal plane of craniovertebral origin. За энэ craniovertebral гэхээр гавал тэгээд үзүүн өрөө нугалмны шугам далиснаас үүдэлтэй үүссэн далилт байна. Хошигхон хавтгайны далилт нь хазаалт нь юм уу? If you look at the skeletal midline, за энэ болохоор гавлын голын шугам passing from the top of the odontoid process за аксисын дээдлийн сэртэнгээс доошо зураад үзэхэд юм байна. you can see that the spinous process is доошо towards the нугалмын right, сэртэн нь баруун тишээгээ хазаацсан байна. showing that the C2 vertebra is rotated to the left. За So тэгээ when the spinous process C2-ийн goes to the right, the body of C2 rotates to the left. It's a circular effect. за тэгэхээр хэрвээ spinal process гэдэг нь болохоор одоо C2 дугаар нугалмын одоо арагшаагаа харсан сэртэн байгаа шүү дээ. Тэр сэртэн нь баруун тишээ хазаачих юм бол C2-ийнх нь их бие хэсэг нь болохоор зүүн тишээ хазаачдаг гинэ. Тэгэхээр тийм rotation эргэлт явагддаг. But the vertebrae, they glide in a 45-degree angulation. За энэ нугал нь 45 градус ингэж хоорондоо завсартай байх хэвээр. So when it rotates toward the left, the right side goes up and the left side goes down. Тэгэхээр баруун тишээ нөгөө нэг нугалмын сэртэн эргэжингүүд баруун тал нь дээшээ болоод зүүн тал нь доош олжтой юм байна. And that's why the occlusal plane is high on the right and low on the left. Тийм учраас тэр эргэлт нь баруун талдаа ирүүн ажиллах гадарга нь дээшлээд зүүн тал нь бол доошлж байгаа юм байна. 45 градусаар бариад ингэж хөдлөхэд бол багшийн гарыг хараарай хэдүүлээ. So the vertebrae glide in a 45-degree angulation. Хүзүү маань бол 45 градусаар ингэж хөдөлт юм байна ингэж. Энэ дотроо In 45 degrees. So when I rotate towards the left, the right side goes up and the left side goes down. Тэгэхээр одоо 45 градусаар ингэж хөдөлж идэг учраас баруун тал нь дээшээ, зүүн тал нь ингэж доошоо ингэж болох хөдөлгөөн хийгдэхээс өөр арга болт юм байна л да. Энэ дэлгэц Because they're gliding in 45 degrees. Ингээ яг 45 градусаар барих хэрэгтэй байна. Ингэж хөдөлгөөн нь. It's not an horizontal plane. Ингэж хөдөлдгөө. It's not horizontal. It's angulated. The axis usually moves in a 45-degree movement. Exact. You can see it here. So that's why when it rotates towards the left, the right side goes up and the left side goes down. За одоо ойлгочлаа. Тэгэхээр энэ яг ийм 45 градусын удагаад гэтэл бидний нуруу нугалам ямар байдаг л ийм хэвтэй байдаг штэ. Гэтэл аксис маань ийм 45 градусын дээдлийн нугалам доотлын нугалам хоёрын хооронд ийм 45 градусын зай болохоор ингэж хөдөлтэй байна. Ингэж. Okay. 45 degrees. And that's why you have a canted occlusal plane. Тийм учраас бид нар хошгоо хавтгай маань ийм canted буюу хазаасан байгаа байна. So if you think about this person going into maximum intercuspation, the first side that is going to touch is the high side. So when you close, this molar on the high side is going to touch first. Тэгэхээр бид
Ама шүдэ хамгийн их олон цэгдэх хоршуулаад ирэх юм бол хамгийн түрүүнд баруун талын араа болоод төрүүлж хүрнэ гэсэн үг. Яг бол хазаацсан байгаа болохоор тий. So axis is dominant on the transverse occlusal plane of the mandible. Тэгэхээр axis маань болохоор бидний эрүүний шүдний одоо холшгуун хавтгаа шүү дээ тий. Холшгуун хавтгаатай илүү яг юм тэр доминант одоо давуу үйлчлэл үүсдэг. Илүү High on the right, low on the left. за баруун талдаа өндөр, зүүн талдаа намхан байна. High on the right, low on the left. And it will produce an angulation of the inclination of the mandible and the cranium. So there's a sequence of events when C2 rotates. За C2 ирэх юм бол causing at the end a canted occlusal plane. But the amount, the angle of the canted occlusal plane is going to be the same as the angle of rotation of C2. За тэгээд одоо энэний өнцөг нь дэлгэсэн байгаа өнцөг нь нөгөө юуны өөрчлөлт хазаасан байгаа холшгуун хавтгааны юутай өнцөгтэй бол адилхан тэмцүү байх юм аа. So this is very important to understand in the progression of the temporomandibular joint disorder. За ингээд эрүүний үений болов шүү дээ. За sorry. That's okay. So when we look at the normal alignment, за энэ энгийн хэвийн одоо юутай тэмхлэгийн хэвийн байгааг харах юм бол хэдүүлээ. За би өөр шилдэг боллоо. to maintain a proportional symmetry, Одоо пропорцоор тэнцвэртэй байгаа байдлыг харагдаж байна. Сатуулаа. of the craniovertebral joints and the mandible. If you look at it here, C1 is angulated. За C1 C2 нь болоо зүүн тишээгээ атласад дагаад хөдөлсөн байх юм бол баруун талдаа өндөр, зүүн талдаа намхан байгаа тий. За би тийш. You can see that this space is wider than this one. Энэ хэсэг одоо та бүхэн харж байна те энэс арай өргөн юу атлас аксис хоёрын завсар нь болохоор зүүн талдаа илүү өргөн, баруун талдаа илүү жиг болсон байна. You can see that the joint space is wider on the left than the right. Тийм. Тэгэхээр энэ арай өргөн. And that's why this patient has a canted or inclined occlusal plane. Тийм учраас энэ одоо нөгөө аксис маань атластай орж байгаа нь хоёр талын юу ч параллел биш, тэгшинтэй биш байгаа учраас баруун талдаа илүү өндөр, зүүн талдаа илүү намхан байгаа даа. Caused by the rotation of atlas. Эргэлтийнх нь alignment нь өөрчлөгдсөн учраас. So C1 atlas is canted, inclined in the same proportion of the transverse occlusal plane. За тэгээд энэ атлас аксис хоёр хоорондоо харьцаа нь canted буюу дэлгэсэн байгаа учраас бидний холшгуун хавтгаа нь бас canted буюу хазаасан байгаамаа. So 1 millimeter glide of this facet joint in 45 degrees, 1 millimeter up
on atlas produces a 3 millimeter fulcrum. За энэ хэсэгт нь болохоор 1 мм дээшээ болоод энэ зайн нөгөө завсар нь болохоор ийм 1 мм болтлоо одоо багассан байхад нөгөө хэсэгт нь болохоор 3 мм болтлоо ингээд өөрчлөгдсөн байна. Yes. That produces an occlusal fulcrum on the right side with increased muscle activity on the opposite side of the fulcrum. Тэгэхээр одоо баруун талдаа илүү өндөр болсон байгаа шүү дээ. Хошгуу хавхаа маань. Тэгэхээр тэр хэсэгт булчин арай суул болоод зүүн талдаа болохоор илүү их ачаалалтай булчин маань ажиллах шаардлагатай болно. So when the muscles on the contralateral side of the fulcrum takes the mandible into maximum intercuspation, the condyle of the mandible on the side of the fulcrum will produce a loss of centric relation of the condyle on the fossa. Lose centric relation. За тэгэхээр баруун тал нөгөө нэг дээшээ хазаагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө кондйл буюу эрүүний үений төвийн шугам нь энэ хэсэгт өөрчлөгдөж байршнууд өөрчлөгдөж гинэ. Тэ шуугуулад байна. Тэр юм агч. You follow the idea? Маргаашийн сургалтанд биднээс. Yes. I'll just take a picture of that. Багш зэрэг ач. Now, when that happens, and 1 millimeter glide forward, up on the right side, produces a 3 millimeter fulcrum on that side. За хэрэг одоо саяны тэр зай маань 1 мм ингээ өөрчлөгдөх юм бол хошгоо автгаандаа болохоор энэ баруунд яг тэр хэсэгтээ 3 мм-ийн бас илүү одоо төрүүлж хөөрөх тийм боломж гарч ирд юм байна л да. Тийм болдог. So when the muscles on the left side takes you into maximum intercuspation, MIC, the condyle on the side of the fulcrum loses 3 millimeters centric relation. Oh. So Okay. if the posterior dense portion of the disc is 3 millimeters, the condyle will move probably back and down 3 millimeters. Opening the space of the condyle and the posterior wall of the eminence, 3 millimeters, enough for the disc to luxate. So if you go back, the cause of the luxation of the disc is a 3 millimeter fulcrum of craniovertebral origin. За ингэж байна. Одоо энэ дээр хэдүүлээ нөгөө нэг юу аксис маань өөрчлөгдөд байсан. Тэгэнгүүт бидний кондйл буюу эрүүний үе маань яг тэр баруун талдаа eminence буюу шуудаг тэр нөгөө нэг гавлынхаа суур хэсэгтээ сууж байхдаа дунд нь диск байгаа шүү дээ, тэ. Тэр дискнийх нь хэмжээ нь бас 3 мм-аар өөрчлөгддөг гинэ. Тэгэхээр ингээд шахагдаад ингээд хоошо урагшаа ингээд бодох 3 мм-ийн зай. За тэгээд тэр eminence буюу luxation буюу нөгөө диск маань ингэж гарч орох тэр хэсэг нь бас өөрчлөлтөө явуулдаг юм байна л да. So that's going to be the beginning of a condyle disc luxation. The beginning of condyle disc luxation. Тэгээ энэ кондйл одоо эрүүний үе маань luxation үүсэж байгаа гэсэн үг. Одоо энэ нөгөө юу маань диск маань ингэж урагшаага ингэж гарчаад байгаа байхгүй 3 мм урагшаага. So буцаж орохгүй.
The luxation of the disc is of craniovertebral loss of normal alignment. Тэгэхээр хэрвээ энэ luxation буюу одоо эрүүний үеийнээс нөгөө диск нь урагшаага мултарчаад буцаж орохооргүй болж байгаа энэ үе нь болохоор craniovertebral буюу гавал одоо нугалмын хоорондын alignment буюу тэгш юм алдагдсныг илэрхийлж байдаг юм аа гинэ. So the cause of this temporomandibular joint dysfunction is of craniovertebral origin. Тэгэхээр эрүүний үеийн өөрчлөлт нь эрүүний үеинд орж байгаа тэр өөрчлөлт нь craniovertebral буюу гавал нуруу нугаламтайгаа хүзүүтэйгээ хэрхэн холбогдож тэрний өөрчлөлттэй холбоотойгоор тэрнээс шалтгаалсан temporomandibular ligament нь эрүүний үеийн өөрчлөлт ордог гинэ. So the fulcrum on the last available molar За энэ хамгийн арын хэсгийн хамгийн ард байгаа нараа when the mandible goes into maximum intercuspation эрүү маань ингээд хамгийн олон хошгуун зэгтээ очиход intercuspation дээр очиход and the joint loses centric relation. За эрүүний үеийн төвийн харьцаагаа алдна. You have to remember that the muscles are behind the fulcrum. За энэ хамгийн сүүлийн арааны хэсгийн ард талд нь нөгөө булчингууд байдгаа гэдэг ойлгох хэрэгтэй. Because the muscles are behind the fulcrum, for this to happen at the level of the temporomandibular joint, when the condyle loses centric relation, Эрүүний үеийн одоо төвийн харьцаагаа алдчих юм бол энэ өөрчлөлтийн улмаас алдчих юм бол хамгийн арын шүдний ард талын хэсэг ардд нь байрлаж байгаа булчингууд нь cannot be a sagittal problem because the muscle is behind the fulcrum. So it has to be a coronal problem. За коронал бас коронал асуудал үүсдэг гинэ бас одоо нөгөө шүдний хошгуун хавтгаан өөрчлөлт. And that's what causes the canteroclusal plane. За ингээд нөгөө нэг юуны тэнцвэр шилжилтийг үүсгэдэг. Дуусах байхад яаж биш аа. So it's a 1-to-3 ratio. 1 millimeter in the back causes a 3 millimeter fulcrum in the front. За уртас тэгэхээр ингэж хүзүүн дээр 1 мм-ийн өөрчлөлт гарахад хэвийн харьцаанаас урагшаага шүдний гадарга дээр 3 мм-ийн өөрчлөлт гардаг гинэ. So when you go into maximum intercuspation, тэгээд ийм өөрчлөлттэй үед одоо шүднүүд хоорондоо хоршоход will take you into maximum contact, causing a change of the position of the condyle of 3 millimeters. За тэгээд энэ өөрчлөлт түрүүнийхтэй яг адилхан эрүүний үеийн дээрээ бас эрүүний үе суух хэсэг дээр өөрчлөлтүүдийг оруулж эхэлдэг байгаа. So you can see the skeletal midline and the spinous process of C2. За энэ гавлынтэй нөгөө нэг босоод тэнхлэгийн тэгш хэм зураас нь бидний нөгөө spinal буюу түрүүний 2 дугаар нугалмын арын одоо нугалам хэсгийн сэртэнтэйгээ тэнцэхгүй одоо нэг шугамд биш байгааг харж байна. Causing the canteroclusal plane. За ингэснээрээ бас нөгөө хошгуун хавтгаагийн одоо хазаалгачдаг. So it will produce a fulcrum on the left side. За ингээд зүүн талдаа болохоор бидний төрүүлж одоо шүд маань хоршилтонд орох
ийм өөрчлөлтийг үүсгэждэг. So the amount of the fulcrum is dependent on the amount of rotation of C2. За C2-ын эргэлтээс нь хамаарат хэр хэмжээтэй байгаас хамаарат бидний хошгуун одоо энэ нөгөө ялгаанууд бол харагддгийм байна. So to give you an example of a case, to finish the idea of what we're talking about, you can see a nice looking Chilean. Энэ хөрхэн Чили охин байгаа. Where you see that the left orbit and the left corner of the lip is high on the left side. Зүүн талын уруулын булан баруун талынхаас өндөр байгааг арай дээр байгааг харж байна. This is called high on the left side, asymmetry. Аль талаа зүүн талд аль нь дээшээ гэсэн ийм тохиолдол нь high гэд. It's a craniovertebral asymmetry. За энэ болохоос гавал мугалмын хоорондын тэгш хим алдагдал гэж нэрлэдэг. Which means that the craniovertebral joints are also rotated in the same direction of the face. Тэгэхээр craniovertebral тэр нөгөө нугалан маань бас яг энэ чиглэл рүү зүүн тийшээ хазаасан байгаа гэсэн үг. Causing the canteroclusal plane. За ингээд нөгөө хошгуун хавтгаадаа бас хазаалт үүсгэж өгдөг шалтгаан. That is causing facial asymmetry. Ингэснээр бидний одоо нүүрний тэг шимийг алдагдуулдаг байна. So her condition. За ингээ харах юм бол хошгуун хавтгаа юу canted байна. Зүүн тийшээ ингээ left side is up. It means that her canteroclusal plane is high on the left of craniovertebral origin. За энэ хошгуун хавтгаа зүүн тийшээ хазаасан craniovertebral буюу гавал хүзүүний нугаламны шалтгаан өөрчлөлтийн шалтгааны улмаас ингэж далилсан байна. So the rotation of C2 is causing the inclined position proportionally with the fulcrum. Тэгэхээр яг энэ өнцгүүдийг бид нар хэмждэг юм байна л да. Одоо нөгөө аксисийн босоо сертэнтэй тэгээд хэвтээс сертэн хоёрын хоорондын ууланд авцаг өстэй штэ coincided байгсан юм далилсан байна. Тэр хэмжээний тэр одоо өнцгийнх нь хэмжээ нь хэвтээ чиглэлийн хавтгааны хазаалт, хошгуун зуултын хавтгааны хазаалт болон аксисийн хавтгааны хазаалттай яг ижилхэн градус үүсгдэг гинэ. So when she may have a lateral open bite. За ингээд хажуугийн одоо lateral open bite залхаж зуулттай байна. Of the left disc pathology. За зүүн талд нь болохоор ийм эмгэг байна. Ирүүний үеийн дээр архаг luxation on the left side. За зүүн талдаа caused by the rotation of C2 C2-ын эргэлтээр the progression of this pathology. Хошгуун хавтгаан хазаалтын өнцөгтэй ижилхэн байгаад энэ эмгэгийг бол үүсгэх гол шалтгаан байгаад байна. Одоо нүүрний тэг шималдагдах ирүүний your practice with joint pain, facial pain, and ирүүний үений өвдөлт, нүүрний өвдөлт, хүзүүний өвдөлт эдгээр ийм хүмүүстэй тохиолдож байдаг. She's systemic hypermobile. Одоо биеийн эрдэн системийн одоо
hypermobility or hyper excessive, hyper mobility, excessive окей. mobility. Хэд их хөдөлгөөн одоо систем тий эрдэнэ системд өөрчлөлт ордог. Хэд их хөдөлгөөнд үүсдэг. That facilitates the malocclusion, relapse. За ингээд тэр нь болохоор нөгөө хошгуу зуулт үйлчлэн шүдмийн инээний гажигыг үүсгэдэг байна. So this is a relapsed orthodontic case of craniovertebral origin. I see. Тэгэхээр шүдний игнэний гажиг нь байна шүү дээ тий. Craniovertebral шалтгааны улмаас үүссэн байх юм бол зөвхөн гажигийн засах юм бол тэр relapse болоод буцаад гажиг нь бий болоод идэг нь тэр craniovertebral origin шалтгааныг арилгахгүй бол тэр хүний гажиг нь буцаад идэг юм байна. Хичнээн одоо дэмжлээд гоё үр дүнд хүрсэн ч гэсэн. Very important. So the patient now develops a lateral open bite. За хажуугийн энэ нь болохоор одоо яг open bite заалхаа зуултыг бий болгоод байна. On the right side with limitation of opening with deflection towards the left side. За тэгээд амаа ангаагаад хамгийн томор ангаахараас эрүү маань deflection буюу зүүн тишээгээ хазаад одоо шилжиж байна гэсэн үг. So the luxation of the left temporomandibular joint Эрүүний үений зүүн талын эрүүний үений luxation буюу нөгөө диск нь урагшаага бүр ингэ гарчаад буцаж явахгүй байгаа гэсэн. is of craniovertebral origin. За тэр нь бол яг нөгөө нэг гавлын болон хүзүүний нугалмын хоорондын харьцаа алдагдсан шалтгааны улмаас үүссэн байгаа. So the importance of the progression of the temporomandibular joint disorder За ингэснээрээ тэр маань тэр шалтгааны улмаас бидний эрүүний үений эмгэг үүсгэхэд цаашаа илүү хүндрэхэд нөлөөлж байгаа. So on the right temporomandibular joint, За you баруун still талын have эрүүний the үений 3 millimeters condylar 3 vertical мм зайтай dimension. байхад But on the left side, зүүн тал нь you have a loss of joint space. за эрүүний үений өвдөлттэй байдаг. Which is telling you that the condyle is luxating the disc. No joint space. За тэгээд зүүн талдаа эрүүний үений өвдөлттэй нөгөө нэг эрүүний үений одоо зайн багассан байгаа учраас So the right side баруун тал нь remains normal and the left side loses condylar vertical dimension. за нөгөө яг vertical dimension гэхээр яг босоо чиглэлийн тэнхлэгтэй эрүүний үе маань зүүн талдаа зай багассан байна. And that's the reason of the cause of the right open bite. Тийм учраас энэ баруун талдаа энэ open bite заалхаа зуулттай байгаагийн үндсэн шалтгаан нь эрүүний үений байшил өөрчлөгдсөнтэй холбоотой байгаа. So if you look at the top image showing the cantilocclusal plane high on the left, хосгон хавтгай нь бол зүүн талдаа өндөр байна. is because C2 is rotated towards the right. C2 нь болохоос баруун тал руу эргэцсэн байна. So the amount of rotation of C2 is proportional with the amount of cantilocclusal plane. За тэгээ хошгон хавтгааны хазаалттай яг ижилхэн байдаг. So you only need 1 millimeter rotation of C2
to cause a 3 millimeter fulcrum. Бид нар одоо C2 буюу аксисийн 1 мм-ийн эргэлтэн л одоо ийм хэмжээний өөрчлөлтийг бий болгоход нөлөөлж байдаг юм байна. So if you look at this image, Энэ зурган дээрээс хэдүүлээ харах юм бол skeletal midline, C2, скелетал гавлын одоо годын шугам plane, C2-ийн юу хазаалт нь ашгүй хавтгай хазаалтын is the cause өнцгтэй of the тэнцүү. luxation of the left temporomandibular joint, Энэ өөрчлөлт нь бидний зүүн энэ хүүхдийн зүүн талын ирүүнийх нь одоо нөгөө юу н диск нь luxation болоод зайн багасхад бол нөлөөлсөн байгаа. which is the cause of the relapse of the right open bite. Тэмчиг учраас хэдийгээр гажигдслыг нэмжсэн ч гэсэн энэ баруун талын open bite заалхаа зуултнуудад буцаад байсан. Эмчилсний дараа ч гэсэн relapse болоод байсан. With luxation of the left temporomandibular joint, Тэгээд зүүн талын ирүүний үений luxation үүссэн байсан. Архаг luxation. on the left side, with normal joint За, on the зүүн right талыг- side. Зүүн талыг баруун талын яг зүгээр хэвийн нормал юмтай харьцуулах юм бол ийм их багассан өөрчлөлт нь харагдаж байна. Now the patient is in your practice. Now the patient is in Okay. your clinic with limited mouth opening, with a deflection Exactly. towards the left side, with За, хэрвээ limitation энэ of танаа- function, танаа дээр ийм үйлчлүүлэгч орж ирэх юм бол одоо нөгөө ам ангаат нь хязгаарлагдсан. Яг бол luxation явагдсан зүүн талдаа зүүн тишээгээ одоо deflection буюу хазаалт явагдаж байгаа. Ийм дүр зураг харагдана. with joint pain, Ирүүний үеийн facial өвдөлттэй, pain, нүүрний өвдөлттэй, caused by craniovertebral disorder. тэгээд craniovertebral буюу гавал үзүүний нугаламны өвчлөлтийн улмаас үүдтэй ийм өвдөлт, ийм шинж тэмдгүүдийг клиниктээр үзүүлнэ. As a relapse of a dental treatment, Тэгээд шүдний эмчилгээ, шүдний гажигдслийн эмчилгээний үр дүн буцах одоо relapse болох шалтгаанууд энэ байдаг. with the position of the cranium out of centric relation. Тэгэхээр cranial гавлын байршил нь одоо төвийн шугамаасаа хазаасантай холбоотой ийм relapse болдог. That caused the luxation of the left temporomandibular joint, Одоо зүүн талын хог luxation нь that was the cause of the lateral right open bite. The lateral open bite on the right side is caused by the left luxation of the disc of craniovertebral origin. баруун талын одоо заалхаа зуулт нь зүүн талын юу luxation нөлөөлдөг байна. Doctor, I think do we have time? Yeah. Okay, I thought we have finished. Үгүй ээ, yes. So we will finish right after this, Okay. showing you that the relapse of the occlusal treatment with a progression of a luxated temporomandibular joint was caused by a craniovertebral loss of centric relation. Ингэж тавих юм. Yes. Тэгэхээр нөгөө бид нар craniovertebral тэгш хэм нь алдагдсны улмаас
бидний 2 дугаар хүзүүний нугалан өөрчлөгдөд 2 дугаар хүзүүний нугалын байршил өөрчлөгдөхөөр хоршгуун хавтгааны өөрчлөлт үүсдэг. Хоршгуун хавтгааны өөрчлөлт үүсэхээр эрүүний үеийн байршил өөрчлөгддөг. Эрүүний үеийн байршил өөрчлөгдөхөөр бидний нөгөө гажигцлын эмчилгээ шүдэн дээр нь зөвхөн анхаарсан юм хийгээд ч нэмэргүй байдаг юм байна л да. Yes. That you can observe very easily in clinical practice by her facial asymmetry. Бид нар одоо эмнэлзүүдээр маш хэлбэр аргаар энэ нүүрний тэгшийн алдагдлыг ингээл харж байна. High on the left Зүүн талдаа хай буюу зүүн талдаа аль нь амны булан нүдний булан дээшээ өндөр байгааг харж байна. is a facial asymmetry of Нүүрний тэгшийн craniovertebral алдагдал. origin. Краниовертебрал шалтгаантайгаар краниовертебрал гавлын суурь хүзүүтэйгээ одоо байршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үүссэн нүүрний тэгшийн алдагдал гинэ. So this is what I wanted to share with you, the importance of craniovertebral centric relation in the stability of the craniovertebral- craniomandibular system. Яг centric relation буюу гавал болон хүзүүний хоорондын яг төвийн харьцаа өөрчлөх харьцаа ямар хэв чухал болохыг бид нар та нарт ойлгуулах гэж өнөөдөр энэ илтгэлийг тавьж үзүүлж байна. Хичээлийг зааж байна. So this is what I wanted to share with you this morning or your evening about the connection of the 50-50% concept. За That is тэгээд a 50-50% bidirectional хоорондоо system. харилцаатай байдгийн концептыг та нарт хэлэхийн тулд өнөөдөр өглөөний буюу танаа оройны энэ хичээлийг зааж байгаамаа. So this is actually the last part of this presentation to bring out a concept that is a 50-50%. What happens anteriorly affects posteriorly or vice versa. It's a bidirectional condition that you cannot isolate. Okay. So Okay. craniomandibular centric relation has to go together with craniovertebral centric relation. Craniomandibular, craniocervical. Окей. За энийг эн чинь дүгнээд хэлээдгээ. Өнөөдрийн энэ хамгийн чухал байгаа зүйл нь юу юм бэ гэхээрээс бидний энэ системд нь гавал уртлын хэсэг буюу хоншоор ирүү, гавал арын хэсэг буюу хүзүү энэ хоёр удад урд хойноос 50-50%-аар хоорондоо дандаа тэнцвэртэй нэгнээсээ хамааралтай байдаг гэдгийг ойлгуулах гэж энэ одоо кейсийн тохиолдлыг өнөөдөр ярьлаа. Тэгэхээр хичнээн бид нар хичээгээд ч гэсэн урдлын хэсэг артлын хүзүүний хэсэгтэй нөлөөлж яадаг. Тэгэхээр краниал хүзүү яаж харьцаж байна? Урталтай нөлөөлнө. Энэ хоорондоо яаж харьцаж байна? Энэ буруу ах юм бол бас хүзүүнээ байршлыг өөрчлөөд явчих тийм аа гэдгийг ойлгуулах гэсэн юм аа. Гэж байна. That's it. So this is the idea of combining the concept of the 50-50% principle. Everything is bidirectional. Craniovertebral, craniomandibular. Бүх зүйл нь одоо craniomandibular гавал эрүүний нөгөөх нь гавал хүзүүний энэ хооронд нэг рүүгээ bidirectional буюу өөдөөсөө чиглэсэн ийм харилцаатай гэдгийг ойлгуулах гэж хичээсэн юм аа. Tan. Okay. I don't know if you have any questions or not. За энэ одоо өнөөдрийн миний хийх гэсэн хичээл байна. Yes, thank you, doctor. Okay, thank you very much for allowing me to share this information with you. Yeah, it was really easy to understand what's going on and why we have some kind of relapses even we are treating patients for long duration dentally. And so now I think the picture that is on the screen, I left it there so you can see the connection between the rotation
of the craniovertebral joints where the spinous process is not on a skeletal midline. And that's the cause of the canted-occlusal plane. This is the basic principle. It has to be vertical or horizontal. And here you see the vertical with an inclined occlusal plane. So the cause of the fulcrum on the left side, that is the progression of the temporomandibular joint pathology, is of craniovertebral out of centric relation. Ихэнх ирүүний үений өөрчлөлт нь ирүүний үений гартаа өвчтүүд нь шүднээсээ биш харин craniovertebral буюу гавар хүзүүний хоорондын харьцаа алдагдсны улмаар хоршихуй зуултын хавтгааны хазаалт үүсээд тэрнээсээ үүдэлтэйгээр одоо ирүүнийхөө үеинд өөрчлөлт өгдөг тохиолдлууд ихэнхтэй байдаг. Okay, well, that's what I wanted to show you, this correlation, to think about it. And see what we can do in the та future. бүхэн маань ингээд маш их нарийн суурьтайгаар энийг ойлгож хичээд үзэх нь чухал юм аа гэж хэлэх гээд байгаамаа. Okay. Dr. Akabada, we have a preparation today for the tomorrow's hands-on course in our training center. And many of our staff members are working now until the evening, and we have so big noises checking the handpieces and everything. So sorry for that. That's But okay. because I didn't have time to go back to my home and have it. I'll show you my training center. Fantastic. This is our training center. So we are so busy of preparing for tomorrow's 2 days course with doctor from Brazil who's gonna teach us the cosmetic veneer. Okay. Fantastic. How Excellent. about now, doctor? Can we ask doctors if they have some question? Do you have time for 1-2 Well, questions? I think we've gone through a tremendous amount of information. Now you have Yeah, to sure. digest. Yeah. Okay. Okay. Then, okay. Thank you so much, Dr. Okabada, for your time. And thank you for supporting us and sharing with your knowledge. And I'm really excited to have you in July and September for your diploma course. We already have 13 dentists would like to register. And I think after this information, especially orthodontists, the maxillofacial surgeons, the neuromuscular dentists who would like to help their patients to relieve from their chronic pain and the reason which we did not understand before, the craniovertebral and the craniomandibular, there should be 50-50 concept. So now those doctors who is attending here in your attended in your webinars, they will understand why it was happening, some relapses after orthodontic treatments. Yeah. So it was Fantastic. very informative. Thank you so much. Okay. We'll see you in July. Thank you. Thank See you, you. doctor. Ciao. I will write. Ciao, ciao. Goodbye. Thank you. Thank you. Ciao, ciao. Bye. Bye-bye. За, манай эмчнээс I will ask them if they have a questions. Have a good day, doctor. Okay. You too. Bye. За, манай багш гарч чадахгүй байх шиг наа гарчих шиг боллоо. Би унтраах хэрэгтэй юм байна л да. Maybe I have to finish юм байна те. За, манайхан тэгвэл тэгээ бичээрэй. Багш гараа явчих шиг боллоо. За
За манай эмчнэрт маш их баярлалаа. Та хэд маань орой уулзуулаа. Багш манаас ядарсан баг. Тэгээд нилээд их мэдээллийг бид нар сая авлаа шүү дээ. Тий одоо яагаад ингэж нүүрний тэгшим алдагдаад байна. Би өөр дээрээ тэрийг мэдэрдэг болохоор тэгтээ миний нүүрний тэгшим ингээд ийм дали. Хүзүү маань саяны хүний шиг баруун тишээ гэхдээ ингэж ирэгцэн байгаа. Одоо энэ spinal crest нь тий тэгсэн мөртлөө axis маань ийм дали байгаа учраас миний нөр энэ дали харагдаад байгаа байхгүй тий дандаа энэ талтай асуудал үүсчээдэг. Энэ маань дээш болсон, энэ маань доош болсон. Тэгэхээр энэ болгоны цаана бидний шүдний игнэний гажиг, нүүрний тэгшим алдагдал, хүзүүний өвдөлт, эрүүний үений эмгэгүүд эрүүний өвдөлт, нүүрний өвдөлт, хүзүүний өвдөлт энэ болгоны цаана бидний краниовертебрал буюу гавлын яг энэ дагц энэ хүзүү нуруу нугламтай хэрхэн харьцаж байгаа тэр нь байршил нь өөрчлөгдсөнөөс үүдэлтэй юм уу гэдэг байдаг ихэнх шалтгаан байт юм байна шүү дээ. Тэгэхээр бид нэр урдлын хэсгээ зөвхөн эмчлээд байдаг, ардлын хэсгийг тоохгүй орчих юм бол бас болохгүй юм байна. Тэгэхээр яг энэ талын мэдлэг мэргэжлийг өгөх, онцлогоог зөв хийхтэй тэгээ онцлогоо хийснийхаа үндсэн дээр хэрхэн яаж эмчлэх тактикийг бол манай эмч маань энэ 7 сарын 5-наас 9-ний хооронд 9 сарын 15-наас 19-ний хооронд болох 2 хэсгээс бүрдсэн дипломын сургалтаараа заах гэдэг юм аа. Тэгэхээр тэр дипломын сургалтын дээр энэ бол саяхан одоо бид нар цаг гаруугийн юм хичээл явуулаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо 10 хоногийн бүтэн одоо яг энэ талаар яриад энэ талын эмчлийн үйлчлэгийг яаж хийхийг багш маань заахж байгаа. Тэгээ та бүхэн маань энэний дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл манай Digital Dental Office эмнэлгийн Instagram пэйж эсвэл одоо манай утас руу яриад эсвэл над руу чат бичээд энийг сургалтыг сонирхох юм бол орж болно шүү. Ер нь бол маш нарийн юмнуудыг бид тэрд заах байгаа. Би өөрөө бол маш их баяртай байгаа. Тийм тэгээд энэ болгоныг сураад одоо өөртөө ч туслаад хайртай хүмүүстэй ч туслаад за тэгээ хүрэлцэн ирж байгаа үйлчлүүлэгч нартай туслах боломж олдох жагаад би баяртай байгаа. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Сайхан амарцгаагаараа бид нар маргааш нөгөөдөр хоёр косметик венерийн сургалттай тэрэндээ бэлдээд манайхаа сургалтын төв дээрээс би гэртээ харж амжихгүй ингээд Eco Tower дээр байж байгаа. Тийм учраас жаа шууган компрессороор шалгасан юмнууд гарсан баг тэрэнд бас хүчил өгчээ. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баярлалаа. Stop recording хийгээ. Энэ рекорд хийснийгээ би шеэрлэнэ. За баяртай бүгдээ. Энд зогсоо.